охин чи алтан өргөн байхгүй. Миний охиныг одоо үлдсэн насаар үр хүүхдүүдтэйгээ өнөр өгөх сайхан аз жаргалтай миний хүүхдүүд эрүүл энхэл байгаарэ гэж өрөөж байна. Өргөнтэй хайртай шүү. Хайртай шүү. За. За сэтгэлдээ үгээр хэлж бол тасархаа. Хайр тандаа баярын минь дургий. Миний ам хайртай одоо дөрвөн сайхан ийм сайхан эрдэнэ төрүүлж заяаж гаргаж төрүүлж өгсөн. Хайр тандаа маш их баярлалаа. Хайр нь үргэлж чамаага чиний хайрлах тушиж тулж бүр таны талаар болно. Охин Батбаяг алдардахын 2 дугаар удаа авлаа. Маш их сэтгэл өндөр байна. Их нулимс ойрхон байж байгаа ингэх гээд шүү. За, охинтой хайртай шүү. Маш их өнөр өдгөө өшөө 1-р удаа болтгоо гэдэг. Баяр хүргэе. Сэтгэлээ хаваатаарай. Баярлаа. Юуны түрүүнд намайг хүндлээд ирсэн чамд маш их баярлалаа. Тэгээд маш гоё мэдрэмж байна. Эмэгтэй хүн болсныхоо одоо энэ мэдрэмжийг давуулан биелүүлээд тэгээд ингээд ямар ч арын алгагүй цол тэмдгээр медалаар шагнагдсандаа маш их баяртай байна. Мэдээж нөхөртөө эндээ нэг хүртэл дэмжиж ингээд дандаа хажууд минь хайрлаж байдагт маш их баярлаа гэж хэлмээр байна. Мэдээж одоо номер 1 бол манай хадам ээж. Бараг манай дөрөв хүүхэд, бараг манай хадам ээжийг хүүхэд авах хүсдэг. Энэ хүн байгаагүй бол би бараг ийм олон хүүхэд төрүүлж ийн тэмдгээр шагнахдаггүй байсан ба. Тэгээд 2 дугаар тэгээд нөхөр маань аав ээж маань ер нь бүгдийн олон хүүхд чинь хамтын хүчээр л өсөж байгаа доо манай гэрлээ. Оо сайхан байна. Манай баг бэр өнөөдөр алдартай удаа аваад сайхан байна. 2 хүү 2 охин тэгш хүүхдүүд нь сайхан өсөж байгаа. Баяртай байна. Ер нь л тэгэл би өсгсэндээ одоо хамгийн бага одонгийн хүүхдийн үзлээ. Тэгээ ирүүлэх сайхан хүүхдүүд нь өсөөд аз жаргалтай сайхан амьдраараа гэж өрөөё доо. За, миний том охин 2015 онд төрсөн. Мөнгөн жигүүр гэдэг. Миний охин одоо 10 настай 4-р ангид төгсөж байгаа. Тэгээд айлын том охин доо өстой мундаг охин. Охиныхын нэрийг одоо би өөрөө л өгчээсэн мөнгөн жигүүр гэдэг. Одоо миний хөө. За энэ мөнгө 2017 онд төрсөн дөө миний өч. За тэгээд айлын том хөө бас их мундаг хөө миний өч тэгээд. Одоо 2-р ангид төгсөж байгаа тийм миний хөө 8 настай. Хүүгийн нэрийг ч гэсэн би өөрөө өгчээсэн. Мөнгөд. Мөнгөд гэдэг. Наа мөнгөд гэдэг. Өнөөдөр сэтгэл хэрэг. Яг гайгүй. Гайгүй. За. Мөнгө ирдэг. Хүүгийн нэрийг ч гэсэн би өөрөө өгчээсэн. Тэгээд бас миний хамгийн дарга бүр байгаа. Хамгийн дарга бүр байгаа. Ээжтэй баяр хүргээрэй. Баяр үргийгээ. За. Энэ миний баг охин. Манай гэрээ хамгийн галзуу. Тэг. Миний охин ч одоо 23 онд төрсөн. Тэгээд одоо стажинка аавын зүрх шүү дээ. Нэрийг бас би өөрөө өгч лээсэн мөнгөн сандар гэдэг. Тэгээд манай хүүхдүүд чи бүгд мөнгөтэй хүүхдүүдтэй. Одонгийн эзэн шүү дээ. Мама сайн уу? Сайн уу гэж. Сайн уу гэ. Сайн уу. Тэмүхэгийн мөнгөн жигүүр гэдэг. Үнэхээр гоё санагдчих. Оо аавыг дөрөөсөн гэж ярьж шít. Өгөөдөө. Тий. Заримдаа ээж дөрөөсөн гэдэг. Манай дүүг бүр ингээд аавын ажлын хүмүүс арчаад бүр аавыг яг дөрөөсөн хүүхдээ ингэж хэлдэг. Би том бол инженер мэргэжилтэй болъё гэж үздэг. Одоо юуны инженер болох вэ? За, эмнэлгийн инженер ч яваад тэгээ Дүүгээрээ маш их бахархжээ. Жохон бахаасаа нөгөө хамтдаа өссөн болохоор бүр яг төрсөн дүүшгээ ингээд өсгсөн болохоор одоо бүр өмнөөс ингээд догтлоод харсан чинь бүр ингээд нулимс зэлгэдгээд айгүй гоё байна. Тэгээ дүүтэй хайртай шүү. Цаашдынх нь амьдралд нь амжилт хүсье. Одоо бараг 5 жил болж нэгтэй найзлаа. За тэг ямарсан сүүлийн 2 хүүхдийн бол мэднэ тий. Баг дээр нь бол бүр ингээд яг төрхтөн хамт байлаа. Тэгээд бид нар ажлынхаа зугаалгаар явж хахад маргааш төрөх байлаа шүү дээ. Өмнөх өдөр нь яваад тэржсэн. Тэгээд айгуу гоё юм. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар алдардахын одон хүртсэн Ганбатын Батуянга найзтай болон түүний гэр бүлд эгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё.